Өглөөний мэнд дэлхийн адвентист монголчуудаа. За, өнөөдөр миний та бүхэндээ хуваалцах ишлэл нэг ишлэл байгаа. Тэгээд дотроо 4 зарчимтай. Тэгээд та миний унших ишлэлийг хуваалцах ишлэлийг манай энэ миний мэддэг ишлэл байна гэж та бүү чихний хажуугаар өнгөрөөгөө. Та багахан цаг зарцуулаад энэ ишлэл дотор нуудаж байгаа 4 зарчмыг бас мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлж ялтыг аваарай. За, ингээд бүгдээрээ хамтдаа Лук номын 11-р бүлгийн 3-р ишлэлийг хамт уншъя. Өдөр тутмын минь далахыг өдөр бүр бидэнд өгөөч гэсэн ишлэл байна. За, энийг уншингууд танд аль хэдийн би энэгээр чинь бүр залбирдیں штэ гэдэг хүмүүс ч байхыг үүсэхгүй. Яг тэгвэл миний мэддэг маш олон сүмийн гишүүд энэ Есүсийн залбирлыг болж залбирж байгаа. Тэрний нэг өчүүхэн нэг хэсэг байна. За, тэгвэл энэ дотор 4 зарчим байдгийн байна. Тийм учраас та тэр 4 зарчмыг ганцхан ишлэл дотор 4 зарчим байгаа. Энийг та мэдээд аваасчаа гэж би танаас хүсэж байгаа. За, тэгээ бүгдээр хамтдаа эхнийх нь буюу Матай номын 6-р бүлгийн 33-р ишлэлийг хамт уншъя. Нэгдүгээр зарчим. Харин эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгнө гэж хэлж байгаа. Бид нар залбиралдаа эхлээд Бурхны хаанчлалыг хайж. За, тэгвэл дараагийнх нь Тэнгэрийн Бурхны алдрын төлөө гэж. За, тэгвэл энэ мөн 1-р Коринт номын 10-31-р ишлэлээр тиймээс та нар ийдсэнж, уусанж, юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. Эхлээд хай гэсэн. Тэгвэл энэ бол хий гэж байгаа 2 дахь зарчим байна. Гэхдээ бүхнийг Бурхны алдрын төлөө хий. Алдрын төлөө бүхнийг хий гэж. За, тэгвэл 3 дахь зарчим дээр Тэнгэрийн Бурхан намайг таалж хайр ивэлээ харуулаач гэсэн агуулга байна. За, энийг бүгдээрээ Матай номын 6-р бүлгийн мөн 26-р ишлэлээрээс хамт харъя. Тэнгэрийн шуудыг хар. Тэд тариа тарчиж, хураачиж, сарвчанд хадгалдаггүйч Тэнгэрлэг эцэг тань тэднийг тижээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үн цэнтэй биш үү гэж хэлж байгаа. Тэгэхээр дараагийн зарчим болох Тэнгэрийн Бурхан намайг таалж ивэлээ харуулаач гэдэг зарчим дээр та энэ зарчмыг баримтлах хэрэгтэй. Та тэр хээрийн цэцгсээс тэр хээрийн цэцгсийг хинч торддоггүй гэж хэлсэн тийм. Тэр хээрийн сараан цэцгийг хинч торддоггүй харин түүнийг Бурхан ургуулдаг гэж хэлсэн. Тэгвэл тэр Тэнгэрийн шуудыг бас хэн хоолдог вэ? Бурхан хоолдог байхад та тэднээс илүү биш үү? Энэ нь өөрөө Бурхан алдаршихын тулд юм а гэж. За, тэгвэл дараагийнх нь зарчим. Миний гуйж буй зүйл хэрэгцээг минь хангаж буй хэсэгтэр та бас анхаарлаа хандуулаарай. Тэгвэл бүгдээрээ 2-р Коринт номын 9-ийн 8-р ишлэгийг бүгдээрээ хамт харъя. Та нарыг Бурхан бүхий л өрөөлөөр бэлгаах чадaltaй. Тиймээс та нар бүх зүйл бүхий л талаар үргэлж сэтгэл хангалуун байж алив сайн үйлээр дүүрэн байгаарай гэж хэлж байгаа. Бурхан таны хэрэгцээг хангана. Хангалттай хангана. Яагаад гэвэл тэр бүтээгч Бурхан байхгүй. Тэр энэ дэлхий дээр алтыг, мөнгийг, тэр эрдэнэс юу гэдэг бүгдийг бүтээсэн Бурхан. Тэр таныг өөрийнхөө алдрын төлөө тэр өрөөлөөр бэлгааж чадна гэж. Гэхдээ би дахиад нэг нууц төлхөр танд хэлж өгье. Энэ 2-р Коринт номын 9-6 дээр. Тэгэхээр ийм байна. Харамыг тарьдаг хүн харамыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана гэж хэлж байгаа. Юу гэхээр бид нар зөвхөн авдаг сав шиг биш. Бас өгдөг байхыг хэлж байгаа. Яг уу мэдээж Есүсийн залбирал дээр бидний өдөр тутмын далахыг өдөр бүр бидэнд өгөөч гэж хэлж байгаа ч гэсэн бид нар бас бусдад өгдөггүй гэдгээ та бас бусдад өгдөггүй. Хамгийн гол нь Бурханд та буцааж өгдөггүй гэдгээ анхаарч үзэх хэрэгтэй. Монголчууд бид Библиэр гардаг шиг 7 жил ч юм уу ийм үсгэлэнд нэрвэгдсэн тийм түүх би мэдхгүй л дээ. Яг би мэдхгүй магадгүй байдгүй. Гэхдээ би бол энэ зүйлийг сонсоогүй.
Миний мэдх хүнд хэцүү цаг үе гэх юм бол би бол хайрцангуй залуу хүн. Гэтэ миний мэдх хүн цаг заавал 90-ад он байсан. Нийгэм шилжиж исэн үе байсан. Тэр үед бол мэдээж нийгэм шилжиж исэн байсан ч гэсэн зарим хүмүүс нь тэр хүнд хэцүү цаг үеийг маш хялбар давсан тий. Хөдөөнийхэн бол бас яг хотынхан шиг ингээд далхан дээрээ оочрлоод тий нэг одоо юу гэдэг 4 ам бүлтэй альт нэг талах өгнө ч гэдэм үү. Ийм картын бараанд ингэж алдцаж ч юм уу тий. Ийм хүнд хэцүү цаг үеийг харилцан адилгүй бид нар туулж өнгөрүүлсэн ард түмэн л дээ. Тэгэхээр бүгд бас хэцүү байсан үгүй бас өрөөсгөл ойлголт баг. Тэгэхээр зүгээр би яг өөрийнхөө мэдэх хүрээнд ярихад бол би бол тэр цаг хугацааг би гэдэг ах уу миний мэдэх бас маш олон хүмүүс яг тэр цаг хугацааг маш хэцүү өнгөрөөжсэн. 4 ам бүлтэй айлд нас бий төрсөн ч гэдэм үү нас бий хүрж яваа нэг гişрэг хатар талах өдөрт ноогдно гэдэг бол бас л үлэн зэлмүү амьдарч байгаатай ялгаагүй өсгөлөнд нэмэгдэж байгаатай ялгаагүй цаг хугацаа байсан. Тэгээд яг зүгээр тэр цаг үед бол талахгүй нь гэдэг бол тийм ичвтер зүйл бол биш. Тэр талахгүй нь гэдэг зүйл бол маш ойрхон байсан юм байна. Ойрхон сонсогдож байсан. Харин яг одоо өнөөгийн бидний цаг үед талахгүй нь гэдэг бол нэг тийм чихэнд наалтахгүй байгаа. Хол юм шиг тий. Яг тэгвэл одоо мөнгө нь үйл бүх зүйл нь илбэг байна шүү дээ. Та мөнгө байвал за мөнгө биш байсанс итгэлцлээр тогтоод одоо юу гэдэг нь танд дэлгүүрээс очиж зээлээр авчдаг ч юм уу тий. Ийм болоо хувирсан байдаг. Тэгээ яг энэ зүйл энэ хандлага маань магадгүй Бурхны сайн мэдээ тий баярт мэдээ Монгол улсад түүхэхэд саад болоод ах юм би зүгээр миний хувьд би тэгж дүгнэж байна. Байж магадгүй. Яг тэгвэл бид нар тэр өлсгөлэн хэцүү хүнд хэцүү гэдэг амьдралыг туулж төдийлөн тийм айхтар бүр нийгмээрээ туулж өнгөрүүлээг учраас одоогийн байгаа нөхцөл дээр харахад бол талахгүй нэг гэдэг бол одоо бараг ичвтер зүйл юм шиг сонсогдчих магадгүй. Тийм учраас энэгээр юу хэлэх гэдэг вэ? Бид нар монголчууд бид нар жоохон бардам байна гэж хэлээд байгаа. Тэгээ энэ бардам байгаа байдал маань бидэрт юунд саад болоод байгаа юм бэ гэх юм бол бүгдээрээ одоо хамтдаа Матай номын 4-р ишлэгийг хамт уншия. Гэвч Есүс хүн зөвхөн далхаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн байдаг гэж хэлдэг байж байгаа. Тэгэхээр гол санаа маань юуг хэлээд нь гэхээр бид нар талхаар өсөхтэй гол нь биш ээ. Харин бидний энэ зүрх сэтгэлийг дүүргэдэг Бурхны тэр үгээр Бурхны амнаас гарах тэр үгээр бид нар дутаж амьдардаг юм аа. Нөгөө талаар Библиэлд Бурхны үг бол хоёр талдаа эртээ сэлэм гэж зүйлсэн байдаг. Тэр сэлэм мэт үгээр бид нар дутаж амьдарч байна. Тэгээ бас үүнийг бид нар эрэлхийлэр гэдэг. Үүнийг өөрийнхөө амьдралдаа эрэлхийлэх нь нэн чухал юм байна гэдэг. Тэгэхээр ах トゥ нараа би та нарыг уриалмаар байна тий. Итгэмжгүй байдлынхаа сул дороогоор бус. Итгэлийнхээ давуу байдлыг ашиглаж ялтыг өөрсдийнхөө сүмийнхаа тий энэ Монгол улсдаа авчрын ах トゥ нараа. Би дахиад хэлье. Итгэмжгүй байдлынхаа сул дороогоос бус. Итгэлийнхээ давуу байдлыг ашиглаж ялтыг сүм цуглаа. Таны гэр орон ах トゥ тэгээ цааш нь бүр энэ дэлхийгээр бид нар нэг тарахаар дуудагдсан хүмүүс юм аа. Тийм учраас бүгдээрээ тэр талах гэдэг үгэнд байгаа тэр зүрхэн зарчмыг та анхаарч үзээрэй. Тэгээ би бас өшөө нэг нууц хэлсэн. Тэр нь бол бид бусдад өгөхөд бэлэн үү? Бид бурханд өгөхөд бэлэн үү гэдгээ та зүрх сэтгэлдээ нэг шалгаарай. Тэгээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээ залбирлыг та бүхэнд үлдээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.